Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй түргэн шуурхай хүргэх нь төрийн байгууллагын гол зарчим. Тэгвэл өнгөрсөн хугацаанд энэ зарчим алдагдаж, аль шатанд авилга хүнд суртал газар авч байгааг хэд хэдэн судалгаа нотолдгоо. Нэгэнтээ бий болсон энэ тогтолцоог маргааш нөгөөдөр ч гэдэм үү богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй. Тэр ч утгаараа өнөө цагийн технологиг ашиглаж цахим үйлчилгээг төрийн үйл ажиллагаанд нэвтрүүлснээр авилга хүнд суртал хумигдаж эхэлж байгаа жишээнүүд эхнээсээ гарч эхэлж байна. Нийслэлээс өгдөг 74 төрлийн тусгай зөвшөөрлийг цуцалж, нийслэлийн үйл ажиллагаанд цахим үйлчилгээнүүдийг нэвтрүүлж эхэлснээр авилгатай тэмцэх газраас тогтоодог шударга байдлын үнэлгээгээр нийслэлийн засаг даргын тамгын газрын шударга байдлын үнэлгээ 72% гарсан байна. Бидний амьдарч байгаа энэ цаг үеэл технологийн ирвэ гэдэг утгаараа хүссэн хүсээгүй цахим шилжилтийг бол нэхэж эхэлж байна л да. За ингээд 2022 он гарснаар нийслэл дээр бас тодорхой хэмжээний цахим шилжилтүүд, цахим үйлчилгээнүүд нэвтрээд эхэлсэн. За цахим үйлчилгээ гэдгийг бол ерөөсөө нэг талаараа нэг үйлчилгээ авч байгаа хүмүүсийнхаа цаг мөнгө хугацаач гэдэг юм уу олон зүйлсийг хэмжиж байгаа. Нөгөө талдаа яг нөгөө төрийн үйлчилгээ гэдгийг шудраг хүнд сурталгүйгээр үзүүлэх бас нэг хэлбэр хэрэгсэл болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас хот цахим үйлчилгээ үзүүлэлт бас баггүй усаг өнгөрөөцөн гэдэг утгаараа ямар үр дүнгууд гарсан бол нэг тарих нэгдсэн систем гэдэг ер нь бол бас системийн угсралтын ажлыг бол манай мэдээлэл харилцаа технологийн газар бол бас хийж байгаа. За e-сервис маань хотоос эхлээд явж байгаад e-Монгол явуулсан. Тэгээ энэ ажлын одоо үр дүн бол ер нь мэдээж хот бол ингээд юмны бас нэг тийм санаачлагч хангалтч нь одоо явж ирсэн. Стартап компаниудыг одоо нийслэлийн инновацийн газар бол одоо маш сайн бэлдэж одоо эхнээсээ гаргасан. Тэгэхээр энэ технологийн шинжилтээр бол хот бол ер нь манлайлал үзүүлэх хэрэгтэй. Ялангуяа технологийн дэвшлийг одоо шинэ дэвшлийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх яг цаг хугацаа нь бол одоо болчиход байгаа. Тэгэхээр технологийн шинжил, өөрчлөлт дэлхийн хөгжил хаашаа явж байна. Бид нар тэрийг одоо бас урьдчилаад хараад араас нь биш урдуур нь дайрч хөгжлийг дайрч явдаг тийм бүтцтэй болох хэрэгтэй. Тэгээ бодлогын судалгаа шинжилгээний төвгээд бүр нэгсэндээ шинжилгээ ухааны тооцоо судалгаатаас ажилдаг тийм хүрээлэн одоо бас албан ёсоор байгуулж байна. Энэ хүрээлэн дээр их хүчрхэг одоо тийм судалгаа хийдэг, шинжилгээ хийдэг, тооцоол хийдэг. 10 жилийн өмнөх ч юм уу дараагийн 10 жил болгож байгаа процессыг өдөр харж чадахгүйгээр хөгжлийн асуудал ирж чадахгүй шүү дээ. 20 жилийн дараа юу болох юм гэдгийг биднээс урьдчилаад төсөөлж харж явах хэрэгтэй. Тэр мэдээллийн урсгалуудыг, тэр юунуудыг, анализ дүгнэлтүүдийг удирдлагын түвшинд танилцуулдаг байх хэрэгтэй. Одоо бид нар чинь ингээ араас нь гүгээд шүү дээ. Араас нь хөжигчл гүгээл ингээд нийгмийн суурь судалгаач гэсэн би тэгж их хэрэгтэй гэж бодож байгаа. Хүний хөгжил яаж явах гэж байгаа. Ирээдүйн одоо хөгжлүүд яаж явах нь Улаанбаатар хотод дараагийн 10 жил тулгуурлах асуудлууд нь өнөөдөр ингээд хотын дараагаар байж байгаа байхгүй юу? Төсөөллөөр урьдчилсан одоо тийм юугаар боловсруулалт хийгдээд, тооцоолт хийгдээд ингээд судалгаатай тооцоолттой дүнтэй дараагийн 10 жил манай Улаанбаатар хотод ийм асуудлууд одоо тулгарх нэ. Тэрийг хараад хөгжлийн асуудал явж байгаа хэрэгтэй байхгүй юу? Бодлогын асуудлууд, шийдлийн асуудлууд, хөрөнгө санхүүгийн шийдвэрлэх арга замууд чинь тэрийгээ дагаа явж байгаа. Одоо бид нар чинь болохоо байж ирчээд одоо энийг яах вэ гэдэг юм бүтцээр яваад байгаа байхгүй. Тэгэхээр ингэж бол цаашдаа хотож бай төрийн ажил бол явж болохгүй л төгс. Тэгэхээр тусгай албадуудын бас үүрэг оролцсон маш чухал байгаа. Энийг бас хийх ёстой. Мэдээж шинжилэл хийх гэж байгаа авилгалыг бууруулах хүний хүчин зүйл нөлөөтэй гэдэг шиг бид нэр системийн шинжилэх асуудал яригдана. Цахимжуулах асуудал яригдана. Цахим хөгжүүлэлтийн асуудлууд одоо яригдаад хийгдээд ингээд эхнээсээ одоо явж байна. Газар цэг юм байна. За UB инженеринг ахаад энэ Улаанбаатар хотын бүхэл одоо энэ үйлчлэгтэй холбоотой, зөвшөөрөлтөй холбоотой ажлуудыг бүгдийг цахимжуулах хэрэгтэй байна. Энэ өөрөө нөгөө авилгал хүн суртлаас арилгах, за хүн суртлаас ангид байх, төрийн үйлчлэгээ албыг одоо чанаржуулах, түргэн шуурхай болгох, цаг хугацаа хэмнэх, шууд болон шууд бусаар алдагдлыг одоо бууруулах гэх олон зүйлүүд бас гарч ирнэ л давуу талууд. Авилга гэгчсүүдээр нийгэмд хэрхэн бий болдог вэ? Төр захиргааны байгууллагын хүнд суртал олон шат дамжлаг. Төрийн аль шатны байгууллагын үйл ажиллагааны ил тод нээлттэй бус байдлаас ойлгомжгүй хууль дүрм журмаас цалин хөлс баг амжиргааны өртөг өндөр ядуурл төрийн албаны ёс зүйн дороотол шийдвэр гаргахад албан тушаалтны хувийн үзэл бодол нөлөөлөх гэх мэт хэд хэдэн хүчин зүйлээс үүдэж авилга хүнд суртал нийгэмд бий болдог байна. Нийслэлээс өгч байгаа тусгай зөвшөөрөл үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Цаашид ч хотын зүгээс иргэдэд үзүүлэх үйлчилгээнүүд нээлттэй ил тод болно. Энэ хэрээр төрийн хүнд суртал, авилга хийх ахуйл гэдэг зүйл агшсаар байна гэдгийг хотын удирдлагын баг онцолж байгаа юм.
Яг энэ цаг үед бүтээн байгуулалтын ажил эхэлдэг. Нийслэлтэй холбоотой хамгийн их авилга яригддаг салбаруудын нэг бол барилгын салбар. Газрын асуудлаас эхлэн барилгын зөвшөөрөл, барилга хүлээлгэн өгөх гэх мэт шатшатанда авилгын салхи салхилдаг. Тэгвэл энэ жилээс эхлэн барилгын зөвшөөрөл олгож эхлэхээс ахуулаад улсын комисс хүлээн авах хүртэлх бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Зөвшөөрөлтэй холбоотой асуудлууд дээр л яг энэ нэг авилгын суртал гэдэг зүйл чинь бас аль аль талаас нь бий болчиход байгаа гэдэг утгаараа за одоо бас бүтээн байгуулалтын үйлрэл эхэлж байна те. Тэгэхээр энэ жилээс эхлээд нэгэнтээ бас нэг энэ он гарснаас хойш энэ хугацаанд тодорхой үйлчилгээнүүдийг захимжуулаад нэг авилгал гэдэг зүйл, хүн суртал гэдэг зүйл ингээд байхгүй болж ирж байгаа жишээнүүд байгаа учраас яг энэ түгээмэл ажиглагддаг энэ салбартаа тийм ээ барилгын салбартаа энэ жилээс хэрэгжиж эхлэх шинтгэлүүд. За ий газар чиглэл мэн гэдээ орцоо технээсээ явж байгаа. Тэгээ ер нь бол цаашдаа энэ газрын багц уул дээр бид нар яг барилгын чинь үндэс чинь газар шүү дээ. Тий. Газраа бид нар эхлээ зөв болгоно гэдэг ийм бодлогоор явж байгаа. Тэгээ газрын багц уул дээр манай БНК гишүүн их хурал дээр ажил хийсэх одоо бас ахлах юм одоо бодолтой. Тэгээ инквери гишүүнээр ахлуулаад энэ Улаанбаатар хотын одоо газартай холбоотой асуудлыг зохицлох асуудлыг бол одоо ингээ хийгээ явж байгаа. Тэгээ энэ асуудлыг зохицлоод ороод ирэхлээр Улаанбаатар хот өөрөө газрын биржтэй болох асуудал яригдчихэж байгаа. Тэгээ хот өөрөө газрын биржтэй болсноороо одоо жишээ нь хотын даргаас ч юм уу хэн нэгэн одоо газрын албаны хүнээр дэмжүүлээд ч юм уу гар ивсгэр сурулж авдаг энэ зүйлүүд шууд газрын биржээрээ худалдаатайгаар ил тод нээлттэй явждаг. Газраа одоо жишээ нь биржээр худалдааж байгаа бол сууч гэсэн өөрсдөө хөрөнгө нь ирүүл хуулийн дагуу одоо хөрөнгөгийн бүртгэл болж бүртгэл хамрагдах энэ нь болохоор нэг олон улсын сар жагсаалтанд оруулах фат биш үү? Энэ рүү очиж байгаа мэдээллүүд тайлангийн нэгтгэлүүч гэсэн бас иргэдүүн алцуураа том зургаараа Улаанбаатар хот бол одоо бас авилгалаас ангид байх бодлогыг хүчтэй явуулж байгаа гэдгээр улсын авилгалын индексийг оруулахад өөрсдөө холлох одоо нөлөө үзүүлнэ гэж би бол одоо бодлогын төвшөнд харж байгаа. Газар шийдэгдээд ороод ирэхлээр барилга байгууламжийн асуудлууд одоо шийдэгдэнэ. Угаасаа UB инженеринг гэдэг одоо бас системийг одоо нэвтрүүлж байгаа. Тэгээ энэ шилжээд ороод ирэхлээр нөгөө 44 гарын үсэг тойрж явдаг. Нөгөө хүн суртал. Энийг бид нэр зөвшөөрөл дээр энэ ч одоо бараг 6 сар мар 44 гарын үсэг. Өмнө нь 240 хэдэн гарын үсэг байсан юм бэл. Тэр одоо арай жоохон боловсронгуй болчиход 44 гэж. Одоо бид нар энийг цахимжуулаад ороод ирэхэд ерөөс хамгийн дээдлийн хугацаа 7 хоногийн дотор л асуудал шийдэгддэг бол. 7 хоногийн дотор л барилгын зөвшөөрөл өгдөө явждаг. Тэр нь шилэн шаардлагатай дутуу материалууд нь гараад ирдэг. Тэрийг гүйцээж өгдөг. Ахад 7 хоног гэдэг нь 14 хоногийн дотор л энэ зөвшөөрлүүд гардаг. Нэг ялангуяа барилга газартай холбоотой асуудлаас болж нэг уран дулаан цагийнхаа буюу тэр үйлдвэрлэлийн бол хугацаагаа алдчихдаг. Тэгээ бүтэн жил алддаг. Тэрний ард нөгөө банкны зээл, хүү, торгуул, алданг, тэгээ өөрсдөө хөрөнгөө барьцаалсан. Тэгээ ийм цаг үед бол ерөөсөө тэгж хүн сурт үзүүлэх юм бол эдийн засгаар утгаар нь тэр ажлын байрууд төрн устгаад байгаа. Тэгэхээр аль болох хурдан гаргаж өгöd байх тусмал төрн тэр нэг ажлын байрын дэмжиж орлогын нэмэгдүүлэх эдийн засгийн эргэлтийн бий болох бизнес эргэлтийн зөв дэмжих ажлууч эрчимжид яваад ирэхээр нэг одоо аж ахуйн нэгжийн ард бол одоо 100 хүн явуудахад цааш нь 400 500 хүний нийгмийн асуудлыг л төрөв зөв шуурхаа зогсооч байна л хувийн хвшлэрээр дамжуулаад авч явж байна гэж ойлгох ёстой. Барилгын зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилж байна. 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн барилгын зөвшөөрлийг цахимаар олгож эхлэхээр зорж байгаа юм. Цахим шилжилт хийснээр энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хэн бүхэнд хүрдэг төрийн үйлчилгээ илүү таатай, илүү нээлттэй болно гэж харж байгаа юм байна. Барилгын зөвшөөрлийг улсын комисс хүлээж авах хүртэлх яг тэр үйл процессыг цахимжуулснаар бас их олон эерэг өөрчлөлтүүд гарна гэж та бүхэн хүлээж байгаа юм билээ. Тухайлбал тий. Таны асуултанд хариулахаас өмнө би нэг жижиг судалгаа хийлээ л да. Өнгөрсөн онд нийслэлийн одоо иргэдээс за хуулийн аж ахуйн нэгж хуулийн этгээдүүдээс нийслэлд ирсэн одоо санал хүсэлт гомдол гэдэг нэг юм зүйлүүд байна. За эдгээр ингээд нэгтгэж харахлаар зэрэг нэг 10 гаруй мянган 14 мянга орчим одоо өөрөлдөө санал хүсэлт ирсэн байдаг. Тэр санал хүсэлтүүдийг дотор нь ингээд харахлаар зэрэг газрын харилцаатай холбоотой за барилга барих үйл ажиллагаатай холбоотой гомдол саналууд өөрөлдөө дийлэнх хувийг эзэлсэн байдаг. Тэгэхээр энэ хоёр салбарт одоо өөрөлдөө хүмүүсийн одоо юу гэдэг
эргэн хуулийн этгээдийн гомд санал их байна, тэнд одоо шүүмжлэл их байна. Тэндээс үзүүлж байгаа үйлчилгээнүүд өөрөөр хэлбэл эргэн хуулийн этгээдэд хүндрэл чирэгдэл учруулж байна. За тэр нь бол хүн суртал болж байна. Магад цааталтаа авилгын ч одоо өөрөөр хэлбэл асуудал үүсэх одоо эрсдэлтэй байна гэсэн ийм одоо статистик тоо юмнууд гараад байдаг. Тэгээ бид нэр өнгөрсөн жил газрын үйл ажиллагаатай холбоотой 44 одоо төрлийн үйлчилгээгээ бүгдийг одоо өөрөөр цахим руу шилжүүлсэн. Одоо бол газартай холбоотой бас тийм айхтар өөрөөр энэ он гарсаар бол янз бүрийн нарийн шинэ одоо гомд сандууд бол харьцангуй бага болсон. Газрын үйлчилгээтэй холбоотой. Харин одоо энэ ондоо бид нэр өөрөөр барилга эхлүүлэх, барилгын үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлэхдээ ер нь барилгын эргэн тойронд болж байгаа бүхий л үйл ажиллагаатай холбоотой нэг 40 гаруй төрлийн одоо үйлчилгээ байна. Нийт 44 төрлийн үйлчилгээ. Эдгээр үйлчилгээнүүдийг бүгдийг бид цахим руу шилжүүлэх өөрөөр систем хөгжүүлэлтийн одоо бэлтгэл ажилдаа явж байгаа. Өмнө нь бол одоо юу гэдэг би зарим нэгэн хугацааг нь бол яг хэлээ өөрөөр барилга эхлүүлэх зөвшөөрөл хүсэх. За тэгээд тэр чинь бүр газраас эхэлнэ заяа. Тэгээ газраас эхлээ газрынхаа зөвшөөрлүүдийг бүх асуудлыг шийдвэрлээд барилга барих эхлүүлэх зөвшөөрлөө хүсээд тэгээд тэрэн дээр тодорхой өөрөөр ажлын одоо зургийн даалгавар энэ төрөө батлуулж аваад тэгээ барилга эхлэх одоо улаан шугам мугмаа татуулж аваад ингээд одоо өөрөөр үйлчлэгээ эхлүүл тэр барилгын үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж бодоход бол одоо бүр хамгийн багадаа хэдэн сарын ажил тэгээ заримдаа бүр жилээр яригдах юм одоо цаг хугацаа шаардлагатай байдаг байсан бол энэ бүх цаг хугацааг бид одоо бол өөрөөр их богино хугацаанд хөнгөвчлж өгнө л гэж л ингэж л одоо бид зорж байгаа. Хот бид нар бол 6 сарын 1 гэхэд ямар ч байсан барилгын үйл ажиллагаатай холбоотой нэг 42 төрлийн үйлчилгээг бүгдийн цахим руу шилжүүлэх тэр бүх бэлтгэлийг бол одоо хангаж байгаа. За ер нь бол иргэдтэй хуулийн этгээдүүдтэй бол 6 сарын 1 гэхэд бол одоо өөрөөр энэ үйлчилгээнүүдийг цахим руу шилжүүллээ гэдгийг бол мэдэгдэж зарлана. Авилга хүн суртлыг үгүй хийхийн тулд дан ганц төрлийн үйлчилгээнүүдийг цахимжуулж нээлттэй ил тод шилэн байлгахаас гадна хууль эрхцэн орчин шаардлагатай. Тэгвэл энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахим хөгжлийн хууль хэрэгжиж эхэлнэ. За энэ хууль төрийн бүх үйлчилгээг цахимжуулахад түлхэц өгөх юм. Нийслэл хот цаашид цахим шилжилт авилга хүн суртлыг бууруулахад манлайлалтай оролцох том амбицтай байна. Авилгатай тэмцэх газрын гаргасан шударга байдлын үнэлгээг тогтоох судалгаагаар дийслийн засаг даргын хамгаалын газар 72% үнэлгээтэй ингээд гарчлаа. За энэ бол мэдээж бас нэг төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд дотор бас тодорхой хэмжээний манлайлалтай оролцож байгаа нэг хэлбэр болов уу гэж бодож байна. Цаашид ер нь бусад төрлийн төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудад хамгаалын газар ямар манлайлалтай оролцох юм зорилготой байгаа вэ? Сая 4 сарын 4-ний өдөр авилгатай тэмцэх газар тийг бас мэдээлэл сонсгол хийлгээд хууль зүйн тодорхой хамтаа хамтраад энэ шударгаас шиг эрхэмлэе гэдэг ийм зөвлөгөөнийг одоо бас зохион байгуулсан. Тэгээ энэ зөвлөгөөн дээр ер нь бол Улаанбаатар хотод тулгамдж байгаа асуудлаар бид нэлээдгүй дэлгэрэнгүй одоо тийм хоорондоо ярилцсан, санал солилцсон. За бас яриа хийсэн томоохон тийм арга хэмжээ болсон. Яг ийм одоо авилгалын асуудал гэдэг нь хүнээр одоо аливаа юм нэг тийм донтдог гэж дээ. Тоглоом донтдог хүн. Наана нэг авилгал гэдэг цөөхөн хідэн үгсээр илэрхийлэгдэж байгаа бол цаад гарч байгаа үр дагавар нь улс орон хөгжил ирээдүйн одоо хөгж залуучуудын тэр бүх боломжуудыг одоо булааж авдагаараа энэ үнэхээр асар хортой зүйл. Тэгэхээр энэ донтолтоос гарахын тулд соён гэрүүл ажлыг хийх ёстой. Дүүргийн шат чадны одоо удирдлагууд энэ дээр бол онцгой анхаарах ёстой. Бид нар ч гэсэн хяналтын механизмаа одоо ажилуулъя гэдэг одоо энэ зарчмын одоо бодлого шийдвэр гаргахаар одоо бэлтгэгдэж байгаа. Ахаад соён гэрүүл ажлуудыг хийн. Тэр хандлагаа өөрчлөх, төрийн үйлчлэгээ гэдэг юу гэдгийг одоо тийм сургалт арга барилын за дээрээс нь соён гэрүүлэх ажлуудад давхар хийгээд ингээд хүн рүүгээ чиглэсэн хөгжүүлэлтийг хийгээ явахд бол бас их учиртай гэж одоо ойлгож байгаа. Хүнээ хөгжүүлэхгүй хүн рүүгээ тулж очихгүй учраас бид нар өнөөдөр энд 1000 авилгалын эсрэг индексийг бууруулна. Ийм арга хэмжээг авна, ийм шийдвэр гарлаа гэж яриад бол наа чин буурахад их асуудалтай. Тэгэхээр ерөөсөө хүнтэйгээ тулж ажиллах. Ялангуяа эхний ээлжин тэр шийдвэр гаргах удирдлагын одоо төвшний бараг 500 төмсүүд энэ зөвлөгөөнд оролцсон шүү дээ. Энэ хүмүүсүүд ихлээр уурга тарихаа одоо зөв болгож ажиллах ёстой. Тэр энийг бол тэр 500 орчим төрлийн одоо жинхэнэ албаа хаагч удирдах төвчний улсууд сэтгэлтэй бодлоо юмтай болоод зэрэг хөдлөхөд бол дор нь л бол бууруулаад байхгүй болгоод зэгцтэй төрийн албанд итгэл иргэдийн сэтгэл сэргээл тэгэл иргэд төр хоёрын хооронд гүр болсон нийслэлийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа сайжраад ингээл одоо нөгөө үндэсний ив нэгдэл чинь эндээс эхэлнэ шүү дээ бас.
гарах үр дагавар. Энийг зохицлох хэрэгтэй. Тэгжиж бид нэр энэ асуудлыг одоо шийдэхгүй бол бас болохгүй. Гэхдээ дан ганц хууль эрх зүйн орчин цахим шилжилт гэх мэт ажлуудыг хэрэгжүүлснээр авилга төрийн албаны хүнд суртал 100% үгүй болох боломжгүй. Илүү үр дүнтэй болгохын тулд төрийн албан хаагчдад ёс зүй, харилцаа хандлагад нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах шаардлагатай юм. Тиймээс нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын алба хаагчдад сургалт нөлөөллийн ажлуудыг ч эхлүүлсэн байна. Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулахдаа иргэдэд дарамт болохгүй тулд шат дамжлагыг нь ч багасгахаар төлөвлөжээ. Учир нь 2022 оныг эргэн төвтэй Улаанбаатар хот болог хор хотын удирдлагын баг зориод байгаа юм. Би хотын иргэн. Нүүдэлч уламжлалтай монголчуудын хувьд хүний олонлог, хөршийн харилцаа гэдэг шинэ үзэгдэл байсан цаг саяхан. Харин одоо энэ бол улсын маань нийслэл Улаанбаатар. Нэг иргэний эрх нөгөө иргэний эрхээр хязгаарлагдах хариуцлага бол хотын дүрм. Зөв бодлого, хариуцлагатай иргэн энэ бол хотын хөгжил.